Дундгов аймгийн засаг даргын тамгын газар. Дундгов аймгийн татрын газар нь аймгийн санхүү төрийн сангийн хэлцтэй хамтран 2024 оны 3 сарын 20-наас 4 сарын 20-ны хооронд 1 сарын хугацаатай татрын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих аяныг зарлаад байна. Тус аяны хүрээнд хуваарь үйл ажиллагаа эрхэлж буй татвар төлөгчдийн цахим төлбөрийн баримт олголтод хяналт тавин ажиллаж байна. Иргэд та бүхэн зах худалдааны төв болон хуваарь үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн ажлын байранд байршуулсан QR кодыг уншуулан цахим төлбөрийн баримтаа үүсгэн авч хэвшээрэй. Тэр бүх одоо энэ үйлчлэгээний байгууллагууд ийм юутай QR кодтай байгаа мэн л та. Тэр талаар юм мэдээлэлтэй байгаа. Ер нь заримдаа уншуулдаг, заримдаа ер нь уншуул юм тэгэл уншуулах гэх нөгөө цаг маг алдаад болдог. Юу таавал тэгээд эндээс нөтөө уншуулад тэгээд баримтаа үсгэхэд. За. Худалдаа авсан барааныхаа дүнг хийгээрэй. За, баримт авах гэдгийн дараад за, баримт үүсгэх үү гэж энэ баримт үүсгэхийн дараад за, бэлнээр төлөх гэдэг юм даа. Бэлнээр. Аха. За, ингэхээр суглааны дугаартай 26400 төгрөгийн баримт төлбөрийн баримт нөөсөд гараад ирж байгаа. Тэгэхээр энийг энэ худалдаа авагч тал чинь 72 цагийн хооронд баталгаажуулалт нь орно гэсэн үг. Одоо бол баталгааж өгөө төлөвт байж ингээд төлбөрийн баримтаа авах боломжтой шүү. За. Зааварлаа. Эндээс хэдэн төгрөгийн худалдаа авалт хийж байгаа вэ? 100000. Нөтийн баримтаа авч байгаа юу? Нөөтийн баримтаа авна. Авах уу тий. За хэдүүлээ юу ч гэсэн гүйлгээгээ хийчий тий. Аха. Ер нь бол үйлчлэгээний байгууллагаар ороод нөтөө бол авдаг уу? Авдаг уу тий. Баян авдаг. Нөөтийн баримт өгөх үү танах? За одоо тэндээс уншуулах юм байна тий. Эндээс уншуулах юм уу? Хэрвээ одоо танд аж ахуйн нэгж байгууллагаас хэвлж өгөөг тохиолдолд бүх газрын төлбөрийн баримтны QR код байгаа юм байна л да. Тэрийг өөртөөхөө баримтаар ороод аппликейшнаар уншуулах боломжтой байна. Тэгэхээр одоо уншуулад үзье тэхөө. За тий. За, энэ QR кодоо камераар Тэгэл хосоос. за, худалдаа авсан үнийн дүнг. 100000. За, баримт авах. Баримт үүсгэх. Бэлнээр төлсөн гэдэг. Ингээд суглааны дугаартай төлбөрийн баримт нийшээ ингээд шатрын аваад Тийм байна. Тийм байна. Тийм За, байна. энийг борлуулагч талнаа 72 цагийн хооронд танд баталгаажуулж өгөх хэрэгтэй. Одоо бол баталгааж өгөөсөн төлбөр Тийм байна. байж байгааз. Тийм Тэгэхээр байна. энэ баталгаажуултыг нь борлуулагч баталгаажуулж өгснөөр үүдийн төсөв олгоно гэсэн үг. Аж ахуйн нэгж байгууллага болон бизнесийн үйл ажиллагаанд баримт үүсгэх болон байгууллага дээр авах талбарыг өөрийн хэрэгцээ буюу эцсийн хэрэглээнд худалдан авч байгаа бол хувь хүнээр авах талбараас сонгоно. Бэлэн бусаар төлөх сонголтыг сонгосон тохиолдолд өөрийн харилцагч банкны аппликейшн ашиглан төлбөрийн дүнг шилжүүлснээр тухайн төлбөрийн баримт амжилттай үүснэ. Энэ тохиолдолд борлуулагч иргэн төлбөрийн баримтыг баталгаажуулах шаардлагагүй. Бэлнээр төлөх сонголтыг сонгосон тохиолдолд баталгаажаагүй төлбөрийн баримт үүснэ. Борлуулагч буюу газар тариалан эрхлэгч нь өөрийн бүртгэлийн эрхээр баримт аппликейшн руу хандалт хийж орсны дараа тухайн баталгаажаагүй төлбөрийн баримтын баталгаажуулалтыг хийж төлбөрийн баримт амжилттай үүснэ. Дундгов аймгийн засаг даргын тамгын газар.